дашнимтай балжинамтай өдөр хүмүүс гэрлэлээ л гэдэг үстэй тий. Тэгжээс нь бол дашним балжинамч байхгүй салаад л явцгаалждаг үстэй тийм ээ. Тэгэхээр энэ дашним балжинамтай сайн өдрүүд байдаг ах уу тэр одоо тий зурхаа мурхаа бодны ухаанд байдаг байх зүгээр бас үгүйсгэж болохгүй. А тэгтээ бол хүн яг үнэндээ бол өөрийнхөө өдрийг тий одоо дашним балжинамтай өдөр байдаг бол тий өөрийнхөө ухаардаг тэр өдрийг бас нэг одоо болчмоор юм шиг байна. Ер нь бол хагасаа өдрийг би өөртөө зарцуулнаа. 2 дахь өдөр 2 цагаас би очиж тэр бясалгал лекцэнд суунаа. Дотоод ухамсараа сэрээя. Ухамсар маань сэрэх юм бол хажуудаа байгаа хүнтэй ядч нэг эвлэлтэн нэгдээ дэвтэйхэн амьдраад чадах юм байна гэд. Ингээд хагасаа өдрийг өөрийнхөө өдөр болгочих бас болно шүү дээ, тийм ээ. Бизнес харилжаа, энэ мөнгө төгрөг олно гэдэг бол мэдээ цэвэр сэтгэлээсээ холдоод тархин дээр хитрхийг ачаал өгсөн байдаг. Хүн сэтгэлээсээ холдох тусмаа өөрөө хүйтэн болдог, хөндий болдог. Ялангуяа мөнгө их хөөх тусам тэр материалын төвшөө өөр хатуу хөтөө шүү дээ, тийм ээ. Тэрийг хитрхийг ачаалгууд л өгж гүөх тусам хүйтэн хөндий одоо нэг тийм сэтгэлийн нэг эмоц юу байхгүй. Хөдөлгөөн байхгүй. Инээх анх одоо бид нар чинь нэг инээгээл баярлалаа л хөө гэл ингэдэг тийм одоо хөнгөн тийм хөвжөлтэй байдлууд баг багаар багсаар та өөрөө өөрийгөө гээдэг болдог. Тэгэхээр амьдрал бол ингээд материалын зүйл хэрэгтэй, баяжих хэрэгтэй, баялаг байхгүй бол ядуу хүн хэцүү. Тэгэхдээ өөрийгөө завсар заагаар нь хайрлаж явахгүй бол өөрөө дуусчихна. Нэг их мөнгө олдог те одоо Стив Джобсын үг байгаа шүү дээ те би ингээд мөнгөний тойноос явсаа те бүх ингээд оргил гарсан боловч өөрөө өөрийгөө би ерөөсөө хайхраагүй байсан гэж. Эцэст нь би энэ өвчнийг бол мөнгөөр эдгэж чадсангүй гэж үг байгаа. Тэгэхээр аль ч төвшөндөө хүн тэнцвэртэй авах хэрэгтэй байгаа байна. Мэдээж эд байлгийн хувьд тийм ээ сэтгэл санааны хувьд эрүүл мэндийн хувьд ажил төрлийн хувьд үр хүүхдийн хувьд гэр бүлийн хувьд тэнцвэртэй олж иж одоо жинхэнэ тэр амьдралын ад жаргал гэдэг юмыг л олж авдаг. Тэгэхээр өөрийнхөө хувьд болохоор 2 газарт ажилдаг гэж юм тийм зэрэг ажилдаг гэж байна. Тэгэхээр энэ хідэн ч газар зэрэг ажиллаж болно. Та өөрийнхөө потенциалыг нээхгүй бол тэр нээгдэг потенциалд чинь нөгөө ашиглахдаггүй болохоор үхээд ашиглаж байгаа нэг хэдхэн хувийн нөгөө толгой тархин дээр байгаа хэдхэн хувийн потенциал нь талаар нэг тараад тэгээ тэрнээсээ болоод стресстэй ачааллаад ийлхээ болоод нөгөөх нь нойргуудал тэгээд уур уцаар хөмсг загнагдалт тэгээ тэрийгээ дагаад нэг гэр бүлийн асуудлууд. Тэгэхээр амьдрал бол өөрөө хэрвээ одоо бид нар ингээд энийг сэтгэлийн тэнцвэр гэдэг утгаар нь ойлгоод амьдрал бол өөрөө сэтгэлээс үүддэг юм а гэдгийг мэдээд те би дотор ингэж үү хүний хөгжил толгооноос хөл рүүгээ биш хөлөөс толгоо руу гарцсан юм бо эсвэл ингээд нуруунасаа хөгжөөд толгоор урагшаа болцсон ч юм уу хайш тэгж бодоод байдаг. А хүний хөгжил уг нь бол яг нэг төвөөсөө хөгжих хэрэгтэй гэдэг юм билээ. Төв цагаас. Бид нар энд эрэхтэй нөгөө хамаг потенциал маань энэ зүрхний хүрд буюу энэ зүрхэн дээр байдаг. Жишээлбэл сая тэр сэтгэлийн тэнцвэр лекцэн дээр зүрхнээс гарч байгаа гэрц давтамж одоо 1 тэрбум гэж байгаа. 1 тэрбум герц гэж штэ эндээс. А гэтэл тархилаас орны давтамж бол нөгөө тархинаас гарч байгаа тархилаас орны давтамж гэдэг бол зүрхнийхээс 50000 дахин жоохон гэж байгаа. Тэгэхээр нөгөө хүн чинь ажиллана те явна мөнгө олно. Тэгэл бүр тэрийгэ дагаал нөгөө юм нь одоо зам дээр ямар байгаа вэ тэгжээтэл нөгөө мөнгө нь орж ирэхгүй уддаг тэгжээтэл нөгөө бараа нь борлуулагддаг ч гэдэг юм уу те. Ингэнгүүт нөгөө стресс нь ингээл хөдлөл улам уцаар нь хөдлөл уур нь хүрээл ингэх тусам нөгөө тархин ачааллаад ийлхэ болоод уур уцаар зүгээр л ингээл байж хатал уурлал нөгөө хүн инээсэн ч дургуун хөрөл энэ өста ямар тэнэг юм бэ гэж боддог ч юм уу те. Хүний инээж хянаж байгаа баяр ёслолтой байгаа нь хүртэл төвхтэй юм шиг санагддаг болдог. Тийм учраас бол өөрийнхөө потенциалыг сайн ашиглаасаа тархинаасаа зүрхүүгөө бууж энэ бясалгалгүй ялангуяа зүрхний бясалгалгүй бол явахгүй боломжгүй. Хүн төрөлхтөн өнөөдөр энийг хайсан бүгдээрээ хайсан чадаагүй юм баяжснууд нь төрүүлээд нас орсон байгаа. Бас тийм олон янзын тооцоонууд нөгөө судалгаанууд байна. Тийм учраас та баялагтай байж олно. Гэхдээ та өөрийгөө битээгээ таны яг жинхэнэ мөн чанар бол сэтгэл дээр ч оршдог. Тийм.